세상 속에 다시 눈을 떠 새로 오늘도 시작해 Change up 매일의 우릴 위해 널 찾을 때까지 한 번 더 달려가 더 높이 높이 날아올라 너를 위해 달려가 강철 우정을 모아 힘차게 달려 마차 가두고 Hello. Мөнхөний гимсний татамж тийм ээ. Тань мэдв. Metal Carbot S. Бас нэг ранк юмшлэг. Нэг Metal Carbot S season 1-ээ гараад удаагүй хад гарсан. Нэг дахин гарсан шүү. Тэгэхээр илүү нуушаж явах уу? Бэлгэндээ орцгоё. Lookup S. Lookup-ийн шинжлэгдсэн хувилбар юм. Түүний нэмэгдсэн гайхалтай хурд гайхалтай хүч нь түүнийг илүү хүчрэг болгож байгаа юм. Түүний upgraded хувилбар нь шинэ бэлэдэ болж тэрнгээрээ үнээр хурдан хүчтэй бас гайхалтай дайлтуудыг шилжүүлж чадна. Тэгэхээр бас нэгэн шинэ хувилбар гарсан. Lookup Superior Locking. Миний бодлоор түүнийг ихтэй өгөх хэрэгтэй. Яг өмнөшгөө байх зүгээр гэж бодож байна. Тийм болохоор S. 루캅, 너의 힘을 보여줘! 이게 메탈 브레스의 궁극의 힘이라는 게 이렇게 대단한 힘일 줄은 몰랐어. Broad Blade. Миний дуртай дөрүүд нэг. Улаан гал гайхалтай шүү. Өшлөх, буудах, цэнгэр гал гаргаад яагаад байгаа юм бэ? Тулаан жинхэнэ гал оцоож жинхэнэ хүнд дайлтуудыг өгч чадах дүр. Түүний хийсэн хамгийн тэнэг зүйл бол манай гол дөрүүдийн хүмүүсийг бүгднгийн өөрийнхөө эвдэрсэн хөлөг рүүгээ авч тавьчихдаг. Сайн талуудыг чи юу яаж байгаа юм бэ үтлээ. Тэгсэн мөрлөө телепортод хийж байгаа эвдэрчдэг. Ямар тэнэг дур болохоор гэдэг байна. Гэхдээ тэр тулааны хувьд үнэхээр сайн учраас AT байхад хангалттай гэж байна. 붉은 섬광 레드 플리트 Манай шоуны анхны эмэгтэй дүр болох Шило. Чанга хатуу ааштай дүрүүд нь нэг. Түүний гайхалтай хурд өөрийнх нь зэвсэгтэй яг тохиролцож байгаа юм. Хоёр ихэр буу. Бас дээрэс нь өөрийнх нь гаранд бас буу болж хөвж чадна. Түүний тулааны чадвар үнэн гайхалтай. Даанч түүний биений хэлбэрээс болоод тийм их нөлөө үзүүлж чадахгүй. Онгоцны горондоо тэр үнэхээр хурдан. Тэр нүдний шилтэй бол ямар ч байг он чадна. Бодоод байхад тулааны чадвараараа үнэн аваад өр юм. 니트로 익스프레스! Түүнийг бодолцсон үзэж би 남자! 시에로! 잘됐다. Улчин хэрэгтэй бол Bost Hider гэдэг дүртэй танилцаарай. Дутуу үнэлж болохгүй шүү. Түүнийг уурлуулах юм бол чи хол явж чадахгүй.
Түүний онцгой зэвсэг нь сүх болон нэмэлт 2 гар юм. Бос хайдуудад тулдах юм бол та нар шууд будаа олно. Би жигнэсээ будаа олно гэж хэлсэн. Түүний гайхалтай хүч чадлыг тооцож үзэхэд 아무리 봐도 코르카타에 있던 산은 아닌데. 잠든 사이에 일어난 변화가 жинхэнэ анчин хэрэгтэй бол Клуба. Түүнийг намхан жижигэнгээ цул дорой гэж хэлж болохгүй юм. Түүний ташуур нь үнэн урт, үнэн хүчрэг. Сүүл хэсэгтээ дигээтэй. Тийм болохоор ямар ч хүмүүсийг зогсоож чадна. Бас тэр дүр үнэн гайхалтай болохоор баг Gigantrix гэдэг дүртэй үнэн овоо үзэж 뭐 하는 거야? 저 펀쳐! 뭐? 이건 특종을 주고? 이건 би гэж бодож байна. 이렇게 생긴 건가? 이런 소개가 늦었구만. 난 글로버야. 6 대륙을 넘나드는 모험가랄까. Rock Crush. Үнэн өгөөдөн дүр. Түүнийг сул дорой гэж хэлж болохгүй. Түүний онцгой зэвсэг нь үнэн хүчрэг. Мөсөн армор гэж хэлж байна. Бос хайдер гэдэг дүртэй үнэн овоо үзсэн. Өөрхөн жирэл нь үнэн гайхалтай. Өрөмдөж ямар ч дарилтыг зогсоож тэгээд өөрхөн армор нь Legend Age-гээд үнэн гайхалтай лазерыг өгч чадна. Тэр лазер юуг ч хөлдөж чадна. Уурлахаараа амар хөөрхөн за. 크러쉬가 왔어요. 무섭다고 피하기만 하면 아무것도 해결되지 않아. 내가 도와줄게. байхад хангалттай. 그냥 내버려두지 않는 거야. Энэ шоуны үнэхээр гайхалтай хүчтэй дүртэй танилцъя. Gigantrix. Түүний гол зэвсэг нь матер юм уу луу юм уу мэдгүй. Тим амир том галаар төрөгч матер бишээ луу мэдгүй. Тэрнгээрээ үнэн гайхалтай хүчүүд үзүүлж галаараш төрөхөж бас 2 ихэр сэлэмтэй. Цэглэгаантай холбогдох юм бол түүний дайралт үнэн гайхалтай. Mega Impact Impero гэд ямар ч ойр хавтайгаа ямар ч дүрдийг үзэж чадна. Бас дээрээс нь телепорт хідэж хамаагүй хүссэн үедээ ашиглаж болно. Тийм болохоор үнэн дээр үзье гэдэг. Шууд S. 시에로가 많이 놀랐겠군. 오해하지 마라. 모두 사과했다. Deep гээд үнэн сонирхолтой дүртэй танилцсан. Түүний онцгой зэвсэг нь аврах том жад. Түүнгээр буудаж, шүршиж, шидэж бас торнадо хүртэл үүсгэж чадна. Бас түүний character arc нь үнэн гайхалтай. Өөрхөн гадна төрөхөөс болоод хүмүүс түүнтэй ойртдаггүй гэсэн байлаа. Үүнийг бодолцвол энэ үнэн сонирхолтой дүр. 못하겠다고. 다들 강해. 내가 바다에서만 헤엄치는 줄 알았나 보군. 허리케인 트라이던트 서브마린. Энэ үнэхээр сайн дүр болохоор A. The Last Train. хамгийн тувтай дүр. Түүний дизайн нь үнэн гайхалтай. Blue зөвхөн өөрийнхөө үлч Superior Loki-ийн гомороо түүнийг ялж чадсан. Түүний зэвсэг бол
2 хос сарвуу. Тийм ээ, та нар сонсоо. 2 хос сарвуу. Тэрнгээрээ амар гайхалтай довтлол өвдөг хүч чад. Бас мөрөн дээрээ 2 том лазертай. Бас түүнийг сум ашиглаж нис чадгийг хилээд юг. Түүнийг холын зам ашиглаж олгож бас дайрланд ашиглаж болох юм. 가고시기 바랍니다. 준비해 블루카. 라스트 데스티네이션. шууд A дэглгүй. 주먹이 절 정신 차리게 한 거였다니. 손이 아주 맵습니다. Spark bitгээд Чики чантай юм уу алил бүрсдээтэй ижлэгэн загсууд бэр юм. Түүний тулааны чадар үнэн гайхалтай. Түүний зэвсэг нь зүг шиг. Гэхдээ хос хоёр бэлэн үнэн зоосонтой дайрлтыг өгч чадна. Бас ядаргаатай дайрал. Пульс дайрал нь үнэн хүчрэг. Чи пульс дайрлны хамбал ганц хөлж ухаална гэсэн үг. Тэгэхээр 이거지. 오늘의 주인공은 바로 나, 스파크 비트님이시다. Flash Vector-гээд хамгийн дөг дүгтэй танилцуулгая. Уралдааны машин. Зак. Түүний онцгой зэвсэг нь 2 тишүүр. Тэрнгээрээ маш хурд явж тэгээд гол зэвсгээрээ слаш хийж чадах юм. Balance Joint-ийг тулгаж үзсэн боловч биеийн хэлбэрээ арай том шүү дээ. Яаж барах гэдэг юм? Бас дээрэс нь энэ юунич төлөө хамаагүй тулдаж чадна. 늦추시죠. Шууд A шүү дээ. 이게 그 데우스 마키나의 보물이군. 플래시 벡터. 언제부터 있었던 거야? 비밀이다. 난 은밀한 게 좋거든. 여기 있었는지 Sky Gallop. Бортон хүчтэй бас дээрээс нь эмхтэй дүр. Анх гарахад хүмүүсийг харангуудаа шууд шүүрсэн. Түүний ном сум нь ямар ч байг он чадна. Түүний гол зэвсэг бол морины хөл. Энэ морины хөл нь өөрийг нь 2 дахин хурд болгож тэгээд өшөглүүлэх юм бол энгийн хүн морин яаж өшөглүүлдэг вүлээ? Яг тиймэрхүү л болно. Манай ширүүгөөс арай хурдан. Бас дээрээс нь Sky Arrow Piper, бас дээрээс нь Bonto Strike гээд маш олон дайралтыг ийм зэрэг комбо хийж чаддаг дүр юм. 록시마 브레이크. 나의 승리다. 세이바이로우 타이파. A байхад хангалттай. 승려의 재물을 무시하는 것은 내 기사도에 어긋나지. 그러니까 내가 болох Flame Nova. Манай шоуны гол хонос нат юм. Түүний гол зэвсэг нь Fire Blade Armor. Түүнгээр маш хүчтэй нар шиг халуун дайралтыг өгч чадна. Бас сүүлдээ л үзүүлсэн болохоор тийм амар дүршээ. Өөрийгөө power up гэж гонцгой чулуугаар л power up хийсэн. Тэрнээс энэ тийм амар хүчтэй дүр биш ээ. Тийм болохоор 데우스 마키나가 너에게 메탈 브레스를 맡긴 의미를 알고 있나? 모두 할 순 없지만 당신의 생각과 전혀 다른 건 알 수 있지. 어리석은 후배 같으니 도미노스 헬로원! би байгаад хангалттай гэж.
Бичлэг таалагдсан бол лайк дараад тэгээд илүү олон ийм бичлэг үзмээр санаа дараарай. Тэгэхээр баяртай.